Хяналт шаарддаг. Тиймээс мэрэгжлийн хяналтын байцаагч нар гар ажиллагаатай үзлэг шалгалт хийдэг. Хяналт шалгалтын дараа нэг төрлийн болон олон төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл болон зорчигчд нь дахин гаалын хяналт шалгалтаар орно. Энд бичиг баримт шалгана. Энэ бол хяналт шалгалтын байр. Энэхүү зургаас харахад замын үүдийн хилийн гар мань шулуухан харагдаж болох юм. Гэсэн хэдиж үнэн эрэхтэй Монголын эдийн засаг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нь замын үүдийн дэд бүтцийн багтаамжаас хэд дахин илүү хурдцтай өсөж байна. Оргил ачаалтын үе болох 5-8 дугаар саруудад дэд бүтц мөн түүжлэн Монгол улсын хилийн албан хаагчид бараа бүтээгдэхүүний урсгалд ихээхэн дарагддаг. Удаашрсан гүйцэтгэл нь ачааны машинуудыг Монголын хил хүрэхийн тулд 30 цаг хятадд хүлээлгэхэд хүргэдэг. Ачааны машины жолооч нар удаан хугацаагаар хүлээх болон хяналт шалгалт гаалын бүрдүүлэлт хийхэд тэдний зардал тогтмол өсдөг. Энэ нь тэдний бараа бүтээгдэхүүнүүд Монголын зах зээлд нэвтэрч өдөр тутмын бараа бүтээгдэхүүн та бидний гар дээр илүү боломжтой ирэхэд саад болж байна. Бид та бүхэнд замын үүдийн хилийн бомтод яагаад энэхүү хүндрэл гарч байгаа? Түүнийг арилгахад хэр хүнд байгаа? Болон засгийн газар хувийн хвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтран ажиллаж болохыг үзүүлэх болно. Бид замын үүдийн хилийн зурвасаар аяллаа. Одоо та бүхэнд засварлан сайжруулах шаардлагатай зарим газруудыг харуулъя. Замын үүдийн одоо байгаа зам харилцааг сайжруулах шаардлагатай байна. Ингэснээр тээврийн хэрэгслүүд эрдэнэтгийн шалгалтаар орох болон сэлгэн ачих хэсэгт очих хүртлээр шорон замаар явахгүй болно. Үнэн дээр эдгээр замууд нь хурцлт хийгдсэн боловч олон жилийн хатуу ширүүн хэрэглээнд илэгдэж муудсан байна. Замын нөхцөл угаасаа хүндэл байгаа шүү дээ. Тэгээ нэг 64 тонн атсан машинд бол явхад бол манай талд бол хэцүү байгаа шүү дээ. Энэ одоо найрын хүртэл явхад яг хилээс гараад нааш явхад. Та бүхэн ачааны машин болон бусад тээврийн хэрэгслүүд эмх зэгцтэйгээр хяналт шалгалтын хэсэг рүү явж байгааг харж байна. Гэвч шалгалтын хэсэг рүү нэвтэрсний дараа зам салдаг учраас дараалал алдагддаг. Хяналт шалгалтын хэсэгт зорчигчид болон худалдааны тээвэрлэлд нэг дор цуглардаг. Энэ хэсэгт олон төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл хяналт шалгалтанд орох болон гаалын бүрдүүлэлт хийгддэг. Замбраагүй нөхцөлд хяналтын байцаагч шингэлгийн дотор байгаа зүйлийг шалгах талбай олох шаардлагатай. Одоогоор замын үед бомтод байцаагч ачаа барааг шалгах болон тусгай үн тогтоох зориултын ачиж буулгах тавцан хүрэлцээгүй байгаа ч энэ тэдний ажлыг саатуулдаггүй. Тэгээ давцсан байхгүй учраас машинууд маань ерөөсөө ингээд талбай дээр зогсчдөг. Барилгын яг одоо улирал эхлээд ялангуяа барилгын материал одоо 5 сар 6 сар гээд маш их хэмжээтэй явдаг. Ачаал маш их өсдөг. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалаад Монголын засгийн газраас гаалын болон мэрэгжлийн хяналтын албаны шинэ байр барихад зориулсан 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Харин засгийн газраас эдийн засгийн байдал сэргэнэ гэж үзээд 2010 оны улсын төсөвт замын үүдийн дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг оруулахаар төлөвлөжээ. Мөн эх жил тус төсөлд тендер зарлагдахаар төлөвлөж байна. Уг хөрөнгө оруулалт нь хилээр нэвтэрч буй зорчигч болон ачаа барааг тусгаарлах шин зам барих зэрэг ажилд зарцуулагдана. Энэхүү шин зам нь хүнд даацын ачааны машин, эрдэнэтгийн шалгалтын хэсэг, сэргүүлэн ачих хэсэг зэрэг тусгайлан зориулагдах юм байна. Засгийн газрын төлөвлөгөө нь юуны түрүүнд замын үүд дэх орон нутгийн нэгтгэрчлийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд үйл ажиллагаагаа оновчтой болгоход дөхөн болно. Жишээлбэл шинэ замын үүд нь ачааны машинд зориулсан туслах жинтэй болно. Үүнээс гадна тусгаалan зохион байгуулсан машины зогсоол шалгалтын хэсгийг өргөдгснөөр хяналт шалгалт, гаалын бүрдүүлэлт хийхэд замын хөдөлгөөнд дахин саад учруулахгүй. Сайжруулсан үйлчилгээ нэгэн зэрэг 300 ачааны машинд үйлчлэх боломжтой бөгөөд өмнөх 6 га талбайгаас 2 дахин том буюу 14 га талбайтай болно. Замын үүдийн мэрэгжлийн хяналтын байцаагч нар хэрэглэгчдийг муудсан болон
өтсөн жимс хүнсний ногооноос хамгаалж чадна. Замын үеийн лабораторид маш олон төрлийн тоног төхөөрөмжүүд байдаг. За ингээд та бүхнийг лабораторийн анхлагчийн ярианд анхаарлыгт нь хандуулъя. Ургамал хамгаалалт 20 цэрийн лаборатори ургамлын өвчин хөнөөлж явж хог ургамлын өвөр Монгол улсад гадаад болон дотоод 20 цэрт ямар нэгэн өвчин хог тойлц ургамлын янз бүрийн хөнөөлж явж тухайн бүтээгдэхүүнд агуулгадж байна уу гэдгийг энэ лаборатори шинжилнэ. Уг лабораторийн химийн болон хорт бодисын шинжилгээний хариуг 2-оос 2.5 цагийн дотор, нянгийн шинжилгээний хариуг 18 цагийн дотор гаргадаг. Ажлын ачаалал ихтэй үед илүү удаан хүлээх тохиолдолч бий. Нэг төрлийн бүтээгдэхүүний хяналт шалгалтаас эхлээд гараар шалгах лабораторийн шинжилгээний хариуг гэх мэт бүхий л мэдээллийг компьютерт оруулах нь байцаагчаас асар их цаг хугацаа, хүчин чармаалт шаардлагаддаг. 2008 оны 4-р сард хийсэн судалгаагаар олон төрөлд ачааг шалгахад дунджаар 23.5 цаг зарцуулдаг болохыг тогтоожээ. Мэргэжлийн хяналтын шалгалтын дараа галийн байгууллагын шалгалт эхэлж бараа бүтээгдэхүүнийг дахин нэг удаа шалгадаг. Энэ үед дахин хүлээлт үүсэх магадлалтай. За манай замын удах гайлийн байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа бараа тээврийн хэрэгсэлт гайлийн үзлэг шалгалт хийх. За гайлийн бүрдүүлэлт хийж гайлийн болон бусад татвар ногдуулж барагдуулж улсын төсвийг бүрдүүлэх. За гайлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүний бие биелэлтэнд нь хяналт тавих. Гайлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх. За гайлийн мэдээллийг нэгдсэн сан болон эрсдлийн сан бий болгож хэрэгжүүлэх зэрэг үндсэн үүрэгт ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Таны харж буйгаар Монгол улсад зөвхөн чанарын баталгаатай аюулгүй бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх болон засгийн газарт татвар хураамжийг бүрдүүлэхэд байцаагчид асар их хэмжээний мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Хэрвээ мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болвол гайл болон мэргэжлийн хяналтын албаны ажил илүү үр ашигтай болно. Мэргэжлийн хяналтын алба замын үүд дэх салбараа шинжилж байгаа бөгөөд гайлын албаны сүлжээтэй холбогдохоор төлөвлөж байна. Энэ нь олон улсад хамгийн их танигдсан гайл хяналтын шалгалтын нэгдсэн сүлжээ болох цахим нэг цонхны үйлчилгээ юм. Та бүхэнд хил дамнсан худалдааны сүүлийн үе шатыг болон засгийн газраас одоо тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч буй талаар танилцуулах болно. Ихэнх ачааны машины жолооч нар гайлын болон мэргэжлийн хяналтын шалгалтыг давсны дараа замын үүдээс чойр хүртэл урт бөгөөд хүнд аяллаас зайлсхийж Улаанбаатар хүртэл төмөр замаар ачаагаа тээвэрлэдэг. Энд хэсэгт битүүмжилсэн шингэлгийг каранаар үргэж ачааны машинаас богоонд очдог. Галт тэргээр тээвэрлэгдэх ёстой бараа бүтээгдэхүүнүүд замын үүдэд битүүмжлэгдээгүй ачааны машин дээр ирсэн тохиолдолд ажигч нар уг овор ихтэй ачааг гар аргаар богоонд сэлгүүлэн ачна. Ачиж буулгах давцан хүрэлцдэггүй улмаас жолооч нар удаан хугацаагаар талбай дээр хүлээхэд хүрдэг. Давцанд хүрэх боломжоо хүлээн зогсож буй жолооч нарыг үзэгч та бүхэн харж байна. 2008 оны судалгаанаас харахад олон төрлийн ачааг галт тэргэнд ачхад 12 цаг, сэлгүүлэн ачхад 135 цаг тус зарцуулдаг байна. Нэмжлэхэд замын үүдийн багтаамжийг нэмэгдүүлж логистик төв болон ачих буулгах хэсгийг шинжилэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж байна. Энэ нь хувийн болон улсын байгууллагын хамтарсан компани юм. Ингэснээр дэд бүтцийг сайжруулах, барилга байшин барих, зохион бүтээх, үйл ажиллагааг удирдахад хувийн хэвшлийнхнээс хөрөнгө оруулах боломжтой болно. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг үзэгч та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Халуун сэдвийн дараагийн дугаарт дэд бүтцийн өөр нэг сэдвийг хөндөх болно.